Монгол үнэхээр архиодог гэр орноосоо илүүд янз янзын зүйлээ үнэтэй зүйлсээс илүү тийм үү тэрхүү арх дарс тоглоом янз янзын зүйлийг тавьсан тийм элчүүд байх юм байна. Гэхдээ Монгол бүх хэрэгтэй хүн тийм биш байна. Тийм биш. Хэдхэн хүмүүс тийм байна. Тэр хэдхэн хүмүүсийг олж харчихгүй бол бүх хүмүүсийг яг түүгээр дүгнээ, түүгээр хараад, түүгээр нэрлээд тэгээд Монголд нэг эмэгтэй нөхөр болчих, эрэгтэй хүн болтгоо байцсан юм шиг яриад байна. Манай зүгт сингл байгаа залуучууд гараар өгнө үү? Та зүгээр та өсвөр насныхан байгаа бүх хэлчүүд хамаагүй бүх хэлчүүд өсвөр ингээд залуучууд та дэш яа бүгдээ сингл байна. За, яг ямар ч юм хөөхөн байна. Яг сайн хүмүүс хөөхөн байх нартай. Ер нь байна. Зөндөө олон байна. Зөндөө олон сайн залуучууд, сайхан залуучууд, сайн хүүхнүүд, сайхан хүүхнүүд байна. Тэр дундаас ганц нэг юм болох утгагүй нөхдүүдийг олж хараад бүгдээ ингэ тийм юм шиг харлуулаад иж болохгүй л дээ. Тэр би юу хэлэх гээд байна өнөөдөр амьдралыг бид нэр гээгээд өөдрөөр сайхнаар гэж хэрэгтэй ярих гэсэн. Амен. Магадгүй чиний иргэн тойронд муу нэрийг тариад яваа чамайг үнэхээр нэрвтүүлээд байгаа чамайг үнэхээр асуудалд оролцоод байгаа тийм нөхдүүдээ бол зөв жоох олхон юм гэж. Илмээр. Эзэрхнээсээ ачаал гэж. Энэ дотроос арчсаа яг жоох олох юм гэж. Бидний амьдрал чинь жоох шүү дээ. Хугацаа цөөхөн шүү дээ. Нэг л мэд бид нар ингээд одоо насны нам хаяан гэлээгээд явж байна. Дөнгөж сая энэ үед маш амар хөдөр үйл болно яандаа гэж бид нар айгаад байжсэн он гараад өчтөр өчигдөрхний хэлбэрээр ярьсан. Одоо хавар боллоо юм сайхан байх гэж. Үүндээ бидний амьдрал чинь тийм муухай зүйл хүнд хэцүү асуудалтай зүйлүүдтэй орооцолдоод байх цаг хайр биш үү үсэ? Тийм муу цаг байхгүй шүү дээ. Тэгэхээр цагийг битээ тийм муухай болгоо. Амьдралаа битээ тийм муухай болгох хүмүүс. Библи хэлсэн байгаа цагийг авар гэж. Библи хэлсэн цагийг авар. Бид нар цагийг яаж авах юм бол? Нэг нөхөр манай нэг найз гэдгийг манай найз намайг 11 цагт цагаа бариад ирээрэй гэсэн гээд 11 болсон чи цагаа барьсан зогсчихсон. Уртаа 10 дот. Цагийг авах гэж юм яг юу вэ? Бид нар цагийг үнцэнтэй хөлөж хийж байгаа шүү дээ. Цагийг зөв зүйл зориулж, үнцэнтэй зүйл зориулж, цагийг үнэхээр цаг хугацаанд авахыг хэлж байгаа. Тэгэхээр өөрөөр итгэж шаханд тусгай бүгдийг би үнэхээр цагийг авсан, үнцэнтэй зүйл өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө цаг цагаа зориулсан, баяр шатантай өөдрөгөөр харж, өөдрөгөөр сэтгэж, өөдрөгөөр зориулж амьдсан тийм хүмүүс байгаарай гэж хэлсэн нэрээр өрөөж байна. Амен. За бид нэр Даниэл намаар явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө цуглааны пастрын багаас номлын энэ 17-оос 18 онд явах номлын ерөнхий одоо системийг бид аудиод танилцуулах юм бол бид нэр ерөнхийдөө 3 сар бичлэл номлоор явна. Энэ маань юу гэсэн үг вэ? 3 сар нэг номыг аваад нэг номыг сонгож аваад Библийнхаа нэг номноос нэг ишлэл, нэг үсэг, нэг бүлэг бүтээлгүйгээр ингээд яриад ээжлэх юм гэсэн үг. 3 сар яваад 1 сар авна, 3 сар яваад 1 сар авна, 3 сар яваад 1 сар авна. Ингээд бид нэр 3 өдрөөр бичлэл номлолоор явна. Библийн аль нэг номыг сонгож тасгалдаггүй явна. 1 сард сэдвчлсэн номлол буюу бид нэр тухайн бизнес ариун сүнсээр бидэнд өгөгдөж байгаа тэр үгийг сонгож аваад та бүгд хуваалцах хэрэгтэй. Ингээд эцгээр бидний бас бодол санаанд Библийг харах, мэдлэг, Библийн талаар ойлголтууд бас зэгцтэй байдаг л да. Тэгээ энэ удаа бид Даниэл номыг бидний сонгосон байна. Тэгээ өнгөрсөн удаа манай суурьлагч байгаа 17 дахь болсон тийм 2 17 болсон. 16-д дуустал. Би одоо та бүдэд 17-оос эхлээд та бүдтэй 2:44-45 хүртэл хуваалцах. За би анхааралтай уншиж та бүхэн анхааралтай сонсоорой. Эхлээс нь дуустал нэг удаа бид удаж үзье. За та бүхэн сонсож байгаа. Дараа нь Даниэл гэртээ хараад өөрийн нөхөд Ханания, Мишель, Азария нарт энэ хэргийн талаар мэдэрв. Даниэл бол нөхөд нь Бабилоны бусад мэрэгтэй хамт устгуулахгүй тулд
энэ нууцын талаар Тэнгэрийн Бурханаас өршөөл бүхийг Даниэл тэднээс хүсв. Энэ нууц Даниэл шөнийн үзэгдэл дотор илчлэгдэжээ. Тэгээд Даниэл Тэнгэрийн Бурханыг магтав. Даниэл хэлэхдээ Бурханы нэр мөнхөд магтагдах болтугай. Учир нь мэрэгэн ухаан хийгээд хүч чадал түүнийх. Тэр цаг хийгээд хугацааг өөрчилдөг. Тэрээр хааны нусагдаг бас унагдаг. Тэрээр мэрэгдэд мэрэгэн ухааныг хэрсүү мэдлэгийг өгдөг. Гүн хийгээд нууц юмсыг тэр хэлждэг. Харанхуйд юу вэ тэр мэддэг. Гэрэл түүнтэй хамт очдог. Эцэг өвдийн Бурхан танд би талархал магтаалыг өргөе. Учир нь та надад мэрэгэн ухаан хүч чадлыг өгсөн билээ. Одоо ч гэсэн танаас бидний гуйсан зүйлийг та надад мэдүүлсэн. Хаанаас асуудлыг та бидэнд өгүүлсэн билээ гэв. Тиймээс Бабилоны мэрэгдийг устгахаар хааны томилсон Ариох дээр Даниэл очоод Бабилоны мэрэгдийг буу устгахтун. Намайг хааны өмнө аваач. Тэгвэл би тайлхыг хаан айлтгыг гэв. Тэгэхэд Ариох Даниэлийг хааны өмнө яаран дагуулж очоод хаан Юудагаас ирсэн орцдох ёсны дотроос хаан тайлхыг хэлж чадах хүнийг би оллоо гэв. Белшазар хэмээн нэртэй Даниэл хандаж хаан миний үздсэн зүйл болон тайлхыг чи надад мэдүүлж чадах уу гэжээ. Даниэл хааны өмнө хариулав. Хааны шаардсан нууцыг мэргэд зурхаачид элбэг төлөгч нарын аль нь ч хаанд мэдүүлж чадахгүй. Харин нууцуудыг илчилдэг Бурхан Тэнгэрт байдаг бөгөөд хожимын өдрүүдэд тэр юу тохиолдохыг тэрээр Небухаднецар хаан мэдүүлжээ. Таны орондоо байхад толгойд тань үзэгдсэн зүйл ба зөв ийм болоо. Аяа хатан таны орондоо байхад үед бодлууд тань ирээдүйд болох зүйлсийг хандсан бөгөөд нууцуудыг илчилдэг нэгэн энэ нь юу болохыг танд мэдүүлсэн байна. Гэвч надад энэ нууц илчлэгдсэн надад бүх мэрэгэн ухаан аливаа амьд биднийхээс илүү гэснээр бус. Харин тайлхыг хаан танд мэдүүлэхийн тулд мөн таны зүрхэнд дэх боолуудаа ойлгосоо гэсэн юм аа. Аяа хаан үзэгтэн асар том баримт танд үзэгдэжээ. Энэ дүрс агуу том гялалцах нь ер бусын сүрлэг. Өмнө танд тэр сүндэрлэж байсан бөгөөд дөрвөн хэр тийм байв. Энэ хүн баримтын толгой нь шижир алтаа, цээж, хоёр гаран, мөнгөөр, хөвлийн ташаан, хүрлээр, хөлн төмрөөр, тавхаа хэсэг нь төмөр хэсэг шавраар хийгдсэн бүлгүй. Таныг харсаар байхад гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж тэр баримлын төмөр ба шавар тавхайг цохиж хэсэг болон бодлжээ. Тэгээд төмөр, шавар, хүрэл, мөнгө, алтан бүгд нэгэн зэрэг бутарч 100 тэрбумын тарианы хайс мэт болжээ. Салхитууны хийсгэж орон үеийн алга болов. Харин тэр баримлыг буцагсан чулуу асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ. Зүйл ийм байсан бүлгөө. Одоо би тайлхыг нь хааны өмнө хэлж өгье. Аяа хаан та бол хааныхаа Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ. Аливаа нутаглах хүний хөвгүүд газрын гараатан Тэнгэрийн шуудыг тэрээр гарттай нь өгч захируулсан бүлгөө. Та тэрхүү алтан толгой юм аа. Танаас хойш таныхаас буурай нэг хаанчлал бий болж дараа нь 3 дахь хаанчлал гарч ирэн бүх дэлхийг захирнаа. 4 дахь хаанчлал төмөр мэд хүчтэй байна. Төмөр хамаг юмыг эвдэж нурааны адил тэр бүхнийг хэсэгэн бодолж бяцлана. Таны үзнээр хэсэг нь варын шавар, хэсэг нь төмөр бүхий тавхай болон хөлийн хурамнууд болон хувиргагдсан хаанчлал байх болно. Төмөр нь жирийн шавартай холилдсаныг та үзсний адил тэр хаанчлал төмрийн хүчтэй байх юм. Хөлийн хурамнуудын нэг хэсэг төмөр, нөгөө хэсэг нь шавар байсны адил тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй, нөгөө хэсэг нь хэврэг байх болно. Төмрийг жирийн шавартай холилдсныг үзсэн мэдээ тэдгээр нь хүний урд маань хоорондоо холилдох болно. Харин төмөр шавартай солигддог лугаа адил тэдгээр нь ч хоорондоо наагдахгүй. Тэр хаадын өдрүүдэд хизээч устдаггүй нэг хаанчлалыг Тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлал бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь өнөө бүх хаанчлалыг боловсон сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм. Гар үргэлгүйгээр уулнаас нэгэн чулуу цавчигдан төмөр, хүрэл, шавар, мөн алтыг эвдлэхийг та үзсэн шиг хожим юу болох тухай агуу их Бурхан хаанд мэдүүлжээ. Энэ зүйл үнэн тайлан итгэмжтэй хэмээн өгүүлвэ. Амен. За Даниэл үзэгдсэн зүйлийг
Небухаднецар үлдсэн зүйлийг Даниэл тайлж байгаа. Тэр яг энийг бол маш хүнд хэцүү байдалд орсон байсан. Израильчууд олдлогдож тэрхүү амьшигтай Бабилоны хаанчлал Небухаднецар хааны утрын дор орж байсан. Тэр үед тэд нар юу хийсэн бэ гэхээр Израильчуудыг онцлохдоо хамгийн мэрэгэн, түргэн, ухаан дээд зиндааны одоо өөрөөр хэлэх юм бол дээд төвшний тийм боловсрогдсон тийм хүмүүсийг одоо аваач хааны ордонд тэднээс зааж сургаж өшөө нөгөөнийг боловсруулаад тэгээ өөрсөндөө хүчин зүтгүүлэхээр байсан байна. Яг энэ хүмүүсийн тоонд Даниэл өөрийнхөө найз нартай хамт, гурван найзтай хамт орж ирсэн. Тэгээ өмнөх хэсгийг харахад тэнцээ нэг зүйл болсон. Тэр юу бүр ихнээс нь би товчхон аваад үзэх юм бол тэнцээ Даниэлийн найзууд хааны ордны эдэнээс тэр хаан бүлчдийг тайнууд өгөхийг хүссэн. Гэтэл Даниэл болон түүний найз нар тэрийг идэхийг хүсээгүй. Яагаад гэвэл тэр эдээ өөрөө бузардсан, тэрхүү тахилуудад тахигдсан, асуудалтай эдээ байсан учраас тэр Даниэл болон түүний найз нар өөрснөө түүнээс идэж бузардахыг хүсээгүй. Хэрвээ түүнийг идэж түүнийг одоо түүнээс хүртэж тэд өөрсдийнхөө амьдралыг, өөрсдийнхөө идэвхийг, өөрсдийнхөө биесээр бузарлуулах юм бол Бурхны ерөөд юуэлтийн газар ашиггүй гэдгийг мэдчихсэн учраас түүнийг эсэргүүцсэн. Тэгээд эдний хувьд юу хийсэн бэ гэхээр бидний зүгээр л нэг нохоо ус аваад тэгээ би энийг хийе. Тэгээд би хялтгар байна уу? Тэдний хялтгар байна уу? Шалгаад үзчихье гэж хэлсэн. Тэгээ хэн хялтгар байна? Даниэл болон түүний нөхөр 10 өдрийн туршид шалгалтанд тэнцээ нөгөө нэг хааны эдээ будаанаас иж байгаа хүмүүсээс илүү өнгөлөг өөдтэй сайхан гардчихсан тийм үү? За энэ яг энэ нэг зүйл болсон. Тэр юу байсан бэ гэхээр нөгөө аимшигтай хаан Небухаднецар хааны зүудэнд нэг зүйл бас бий үзэгдсэн. Тэр аимшигтай зүуд үзэгдсэнээс болж хаан унтаж чадаагүй. Хаан айсан, имээсэн. Зүуд биелгүй шүү. Та нар итгэв. Миний зүуд бол ер нь ийгүү шүү. Биелдэг. Ерөнхийдөө би одоо ер нь бол нэлээд олон зүйлийг яг биелжсэнийг бол ярихад бол маш таатай. Миний зүуд. Одоо манай том хүү цэнгэг ба Содомс ихнэр битээр амьдарч байгаа би өглөө яг ажилдаа 8-нд явдаг гэсэн. Тэгээд өглөө босоод ихнэртэй явахдаа шинэ би зүудэлс хүүмэ төрж ийн. Тэгээд түүгээ би яг төрөгт нь ихээс ингээд гараад тусч байж авч байгаа. Тэгээд ихнэртэй хэлсэн. Хүүмэ төрж ийн гэж зүудлээ. Би яг тусч явж авч байна гэж зүудлээ гэсэн. Тэгээд ажилдаа очиж байжсэн яг 9 цаг болсон чинь 9 цаг жоохон өнгөрсөн манай ихнэр би одоо өглөө миний ус гаргаад төрөх гэж байна гэж. Тэгээд яг тэр өдөр төрж исэн. Ер нь бол яг тийм бол олон зүйл байна л да. Зүйл биелдэг талаар. Миний хувьд энэ ийм зүйлүүд маш тодорхой биелжсэн зүйлүүд айгүйх байна. Тэгэхээр ерөнхийдөө бурхан зүйдээ үзэгдлээ бас хүмүүстэй харилцдаг гэдгийг бас мэдэх ёстой доо. Заримдаа бид нар бурханы яг бидний сануулж байгаа тэр хөр зүйлсүүдийг бидний зүудэнд маш тодорхой сануулгах юм бас хүч тохиолдол бий болдог. За зарим зүйлээр амьдрэх хүмүүс байдаг. Одоо яана? Би тийм зүудлээ. Гэхдээ яа тийм зүудлээ биз? Нөгөө зүудлсэн зүудээ амьдрал нь бодоод ингээд дуусч байгаа юм шиг боддог тийм. Ер нь зүудлийг штэ. Хоёр гурван янзаар бид нар ойлгох хэрэгтэй байна. Нэгдүгээрт бид нар бурхан зүудээр үзүүлдэг. Библи угаасаа хэлсэн. Залуучууд нь зүудлэх болно, шизүүлэх болно, үгүй танастай зүудлэж ярих болно гэж. Үзүүлдэг, хэлдэг өөрийнхөө шизүүлэхийг. Нэгдүгээр тийм зүйл байж болно. Хоёрдугаар хоолигдснээс үзүүлж байна. Бүгдлээ идчихээ тэгээд баахан цөө идчихээ тэрний чинь өгөхгүй яа зүудлээ. Тэнгүүд яана би хадгалаа маргааш болох бол миний амьдрал бурхнаас ирсэн зүудүү бугаас ирсэн зүудүүгээр хайр. Гуравдугаар тэмдэг чинь халамжгүй байвал зүудлэн шүү дээ. Тэ одоо яг энэ зөөлөн орон дээр унтж байгаа гатуу дээр унтах ч юм уу, гатуу дээр унтж байгаа зөөлөн дээр унтах ч юм уу нэ. Эсвэл хоошоо үргэлж ертөнцийн зүгээр хойш хараад унтдаг байсан. Бид дур шаараад унтах ч юм уу. Инх юм зөөдлөн. Тэгэхээр зөөлийг нь олон янз. Тэр зөөлийг бид нар нэг ач холбогдол өгөөд батгаад байх юм шаардлага байхгүй тийм. Шаардлага байхгүй. Харин Небухаднецар үзэгдсэн зөөлөд үнэхээр ач холбогдол өгөх зүйл байсан. Тэр зөөдлс учраас хямарсан, айсан. Тэгээд тэр зөөдний тайллыг тэр хайсан.
Зөндийн тайлыг яриад тухайн үед мэрэгэн түргэн хилмгийн доломгоо үздэг хардаг гэжсэн бүх хүмүүсийг дуудсан. Тэгээд тэр асуусан. За та нар миний зүйлийг тайлах чаддаг юм гэсэн. Нөгөөдөр айгуул асуусан баг те. За хаан та ямар зүйл зүйлсийг хэлээд тэгвэл би тайлаад гэсэн. Хаан юу вэ? Гойд тавд гэсэн. Хэлэхгүй тавд гэсэн. Би зүудээ хийчих юм бол та нарыг бол хотлоо баналтаад энэ зүйл ярьчлаа. Тэгэхээр эхлээд тийм амар мэддэм бол та нар миний зүйлийг эхлээд мэдээд гэсэн. Айхтар мэрэгөө хандаа тийм. Үнэн байна. Тийм амар мэддэм бол эхлээд зүйлийг мэдэх хэрэгтэй шүү дээ. Дотор нүгээрээ мэдээд тэгээд энэ дайлсан баг. Яг хаан тэнд хэлжтэй. Тэр нэг өнөө байгаа шүү дээ. Төлөгч, мэрэгч, зурхаач, бөөнөрийн тэдгээр чуулган болоо. Та нарыг чуулгандаа хүрэлцэн эрхийг урьж гинэ. Хаан болохыг өөрснөө мэдээд ирнэ. Яг нэг төлөгч, мэрэгч, зурхаач нь өөрснөө мэдэх боломжтой гэж хэлж байгаа. Тэгээд чуулганд хар юм ирсэн гэж бодож байна уу? Ганц ч юм байгаагүй. Яг тэр шиг юм болсон. Nebukadnezar хаан тэднээс сусна. Та тийм их мэргэлдэг чаддаг үсттэй миний зүйлийг үнхээр тайлж чаддаг юм бол миний доторх хэлээд. Би үзүүлсэн тэрийг бичсэн. Нөгөө ингэж хөвдөл гаргах шууд өнгөрч байгаа шүү дээ. За яг лагдаг цолтой, уншинтай, абиад тийм мэрэгшийн бор зохиач ийм үздэг төлөгч гэдэг лагдаг юм байсан байх та. Янз бүрийн нөхдүүд тийм. Өөрснөө янз бүрийн одоо манайд чинь тийм солиотой хүмүүс байна шүү дээ. Чингис хааны тэдгээр удмын тийм одоо ямар юм гэх амар олон өөрсөндөө цол уншиж өгсөн. Тэгээд 2500 медаль хэмжүүлээд гэртээ тавьсан. Тийм медалаар тоолох манайд л хаагаад ийм хөлбөмбөгийн медаль, ийм медаль, ийм хүүхдийн сургуулийн медаль гэдэг. Тэгсэн хүмүүс одоо манайд зөндөө олон байна шүү дээ. Монгол улсад. Тэгээд яг тэр төрөвчөө гаргаад даалгавар баян болно гэж нөгөөдөл нь цүнхээ гаргаж татлаа. Шонтой гэдэг нь хитвчээ гаргаад татлаа гэсэн чи цүнхээ гаргаж татлаа. Баян шонтой. Аяр бол мэдлээ энэ нөхдүүд өөрсдөө мэрэгждэг, төрөлдөг, чаддаг, мэддэг, хардаг, үздэг гэж байгаа хүмүүс. Янз янзын цол уншаацсан. Тэр хүмүүс очих юм яа. Мөнгө төгрөгөөр барьж үзүүлэх юм яа. Та нар тэгж юм уу? Мөнгө төгрөг шиг илүүтэй байгаа сүндээ өгөөрэй. Хэн чи ямар ч нэмэр байхгүй. Хэдэн төгрөг хэдэн саяар нь хэлээгээ таны амьдралыг хилээд өгдөг, засаад өгдөг, үзээд тардаг, мэргэлдэг, төрөлдөг тийм хүн энэ дэлхийн ертөнцийн бурхнаас байдгүй. Бурхан таны амьдралыг өөрийн мотор дотор байлгах тийм. Яагаад гэвэл бурхан таныг бүтээсэн байхгүй. Бурхан таныг бүтээл байхгүй. Тийм биз? Энэ майк тийм үү? Энэ микрофоны зайн дуусчлаа. Зайн дуусчлаа. Тэр зайн дууссан би ярихсан ч одоо яаж болохгүй болчихлоо гэсэн. Сая юу гэсэн? Таас уу гоё. Сая юу гэсэн? Таас уу миний шууд өдрөө олно да. Байна уу? Видео. Шо шадан гэвэний бүтэн сайн өдрөө олно да. Тайм. Биси мангар гэсэн баггүй юу? Энэ маяг ингэж ашиглахгүй. Энэ хэрвээ зайн дууссан. За энэ зайн дууссан бол энэ микрофон ачилээ. Хөө чиний зайн дуусч юу энэ дотор байгаа зайг сонь чадахгүй. Та чадвар татах гэдэг. Энэ хоёр хоорондоо нэг дүүгч чадахгүй. Энэ үсч чадахгүй. Энэ онно тосно идэрнө амидвэно ямар ч байсан энэ микрофон энийг төлөө юу ч хийж чадахгүй. Хүмүүс бид нар тийм шүү дээ. Ерөөсөө тийм байхгүй. Энэ баясгалан гэдэг микрофон байна. Энэ бацуу гэдэг микрофон. Яг тийм. Хүмүүс бид нар хоорондоо яг тийм. Зарим хүмүүс миний материал дуусчлаа. Та миний материал солиодог байж би танд юм өгье гэх юм яадаг. Өдөржин хардаг, мэддэг, чаддаг хүмүүстэй. Үнэхээр бидний зүрхний бодол, бидний ирээдүйд амьдрал, бидний амьдралд байгаа тэрхүү асуудлуудыг хамгийн сайнаар шийдэж чаддаг тэр нэг нь дэлхийн ертөнцийг бүтээгч Саринаас аврагч хийснээс хинч биш юм аа би тунхаглаж байна. Есүс өнөөдөр таны амьдралыг шийдэж чадна. Таны амьдрал гэр байх уу, хандах байх уу? Таны амьдрал баяр хөөрхөн байх уу, өдөр мөрийг байх уу? Та мөнхөд амьдрах уу, мөнхөд танд байх уу? Энийг хан
нь Есүс Христ Бурхны хүүгийн гат байгаа гэдгийг бид тунхаглан хэлхийг хүсэж байна. Библи рүү гээд очих юм бол Небухаднецарын маш олон мэргэдэг төрөлдөг нөгөө алдар цуутай хүмүүс ирсэн. Тэгээд бид нар яасан бэ гэхээр баларсан. Яагаад баларсан гэхээр тэдний Небухаднецарын зүйлийг тайлж чадахгүй, юу зүйлсийг мэдэхгүй учраас тайлж хэлж чадахгүй гэж. Тэгээд тэнд хаантан хэлгэнсэн. Хаантан хэлгэнээд юу хийсэн бэ гэхээр энэ худлаа хуурмаг хөлөх нөхдүүдийг бүгдээр ингэ алах гэсэн тушаал гаргасан. Энэ юу Небухаднецар хэрэг хатар байсан юм шиг байна. Зарим ингэ хараад үзлээ надтай төстэй ажилласан. Нөгөө гүн далайг зургатаар нэвтрүүлэг хийсэн. Энэ Трамп энэ таан бүтээр их адилхан юм шиг байна. Авчиж ирсэн садч шиг бизнесмен адилхан мисстэй яа гэж байна. Тэрний шиг юм болох гэдэг шүү дээ. Небухаднецар хаа ингэ бас айгүй ухаалаг мэрэгүү ухаалаг чадвартай юм байсан юм шиг байна. Тэм ч учраас тэр агуу гэж хаачлыг өдөрж ийсэн баг л та. Тэгээ түүний хийсэн зүйл юу байсан бэ гэхээр энэ өчигний нөхдүүдийг бидэнд хэрэггүй гэсэн. Хоолны сав. Яг үүндээ бид нар айгүй хаанаас татвараа мөнгө аваад хоолны сав царайлаа хичээл лагц царайлаа сууж ийсэн наагдлаа. Тэгээ тэднээс бүгдээр ингэ бурхан алах шийдвэр бурхан биш ээ. Небухаднецар алах шийдвэр гаргасан. Тэгээ цаашаа яваад үзэх юм бол энэ мэдээ Даниэл сонсогдож байна. Даниэл сонсогдсон. За одоо нөгөө мэргэлдэг төрөлдөг хааны иргэн тойронд байгаа бүх тэр мундаг хүмүүс бүгдээрээ алгуулахаар боллоо гэсэн. Даниэл өнөө түүний нөхөд тэр тоонд орсон. Яг гэвэл тэд нар угаасаа Израилийн дээдсийн дундаас сонгогдоод Вавилоны хаанчлал тэр Небухаднецар хаанд үйлчлэхээр дээдсийн дунд бас тийм ээ тэргүй бурхны хааны хаанчлалын төлөө үйлчлэхээр сонгогдсон байсан тэр дээдсийн дааны нөхдүүд байсан. Тухайн үед яг мэргийн төргөн чаддаг тийм хүмүүс тоонд орсон байсан. Энэ үед Даниэлийн хийсэн зүйл юу байсан бэ гэхээр бурханаас байсан. Их эзэн бурхан энэ зүйлийг тайлбарлах билүүлийг та байлгаж өгч өөрийнхөө хүмүүсийг авраач гэсэн. Тэгээд юу болсон бэ? Тэгээд тэнд болсон зүйл бурхан энэ нууц Даниэл шинийн үзэгдэл дотор ичлэгдэж хэлсэн байна. 2:19 сар. Шин үзэгдлээр бурхан зүйлийг тайлсан байна. Халелуя. Амин. Тэр олон нөхдүүд тайлж чадаагүй, үзэж чадаагүй, харж чадаагүй, мэдэж чадаагүй, тааж чадаагүй юмыг бурхан Даниэлийн зүрх сэтгэл тавсан байна. Даниэл тийм онцгой байсан. Даниэл тийм мундаг хүн байсан. 2 толгойтой 4 гартай 6 хөлтэй хүн байсан. Эсвэл тэрхийнх нь багтааж биднээс том байсан, илүү ургацтай байсан. Даниэл бидэнтэй л адилхан байсан. Харин түүнд байсан нэг онцлог байна. Тухайн үеийн хүмүүсээс өөр байсан нэг зүйл байна. Тэр юу вэ гэвэл тэр бурхан итгэмжтэй байсан. Халелуя. Даниэл бурхан итгэмжтэй байсан. Тэр бурханыг зөвхөн хүсдэг байсан. Тэр бурханы өмнө зөвхт нэгэн байхын тулд өөрөө бурханы зөв шийдвэр гаргаж амьдарч ирсэн юм байна. Би өмнөх хэсгийг ярьсан. Даниэлийн дүүгийг тэргүй Небухаднецарын хуурамч үтээнүүдэд тахидаг байсан тэр тахийн хоолнуудаас идээгүй уугаагүй харин өөрсдөө бузарлуулахгүй тулд бурханы өмнө ариун байсан. Тийм учраас бурхан түн өөрийн ерөөлийг өгч тэр тайлбарыг хэлж өгсөн байна. Амен. Бид нар бүгдээрээ бурханд ашиглах боломжтой байна. Амен. Бид өнөөдөр бүгдээрээ бурханы өмнө үнэхээр бурханы хүссэн тэр ажлыг хийж бурханы хүссэн тэр замаар амьдрах боломжтой хүмүүс. Тэхийн тул бурхан бидний өнөөдөр дуудсан. Бид өнөөдөр хэн байх нь хамаагүй. Өнгөрсөн үед би яаж амьдарч байсан хамаагүй. Бид өнөөдөр ямар боловсралтай ямар хүн байсан ердөө санаах. Харин өнөөдөр чи бурхантай хэрхэн харилцаж байна гэдгээс шалтгаалж бурхан таныг маргааш яаж ашиглах вэ гэдгийг шийдэх болно гэдгийг бид хэлж хүсэж байна. Амен. Даниэл тийм түүний амьдралыг аваад үзэх юм бол уус үндэст нь хяар цогцсон, сүнсэн, нөгөө нэг мундаг байсан, чадaltaй байсан, хаанчлал бүгд устсан. Тэгээд цаашлаад үзэх
өөрөө оцлогдсон, их чөлөө байхгүй. Тийм юм байсан. Хизээ агуулхан мэддэхгүй. Үндэ оцлогдсон тийм үгний чинь алгал хийж байгаа дөрөв хийж шээ. Тэний тийм амьдралтай байсан. Гэтэл тэр яг өөрийнхөө байгаа нөхцөлд, өөрийнхөө байгаа амьдралд хамгийн зөв шийдвэр гаргасан тэр Бурхан итгэмжтэй байж, Бурханыг хүндэтгэж, Бурханаас имэж, Бурханыг дагаж амьдарч чадсан байна. Амен. Бид нар цааш Даниэл номыг үзэх юм бол маш сонирхолтой зүйлсүүд гарна. Та тэр зүйлийг үнэхээр Библийн багш доктор заалахыг хүсч явны биеийн зурглаар үндсэн улаар үзэгдэж байгаа. Амен. Бид нар хамтдаа суралцах нэг. Тэгэхээр Даниэлийн дүрмжлэр харах бол үнэхээр гайхамшигтай тийм зүйлсүүд болдог. Энэ ч гэсэн маш гайхамшигтай зүйл байсан. Тэгэхээр залуучууд минь татуулсан. Бид өнөөдөр хэн багаас үл шалтгаалж Бурхан биднийг ашиглах боломж бидэнд бүрэн байна. Үнэхээр Бурханыг бид хүсэж, Бурханы өмнө цэвэр ариун байж, Бурханы өмнө итгэмжтэй байж, бүх чөтгөрийг дагах биш, Бурханыг дагаж амьдрах юм бол тэр цаг мөчид таны амьдралд гайхамшиг болно гэдэгт би итгэдэг. Үнэхээр хинч нууцлаа тайлбаргүй тэр зүйлийг Бурхан зүудэнд нь Даниэл үзүүлсэн. Яг энэ гайхамшиг таны амьдралд байх болтугай. Энийг мэдэж, энийг онцож, энэ гайхамшиг таны амьдралд бий болохын тулд бид Бурхан итгэмжтэй байж, Бурхан итгэж амьдрах. Яг одоо бид нар энэчнээс аваад үзэхэд ном дээрээс уншиж яар он жилийн аслагдсан хугацаа нэг сүртэй зүйл биш байж болно л доо. Нэг сүртэй зүйл биш байж болно. Гэтэл яг энэ бол маш том зүйл байсан байна. Тухайд бид нар амьдрах уу гэдгийг шийдэх юм үе байсан. Бид нар амьдрах уу эсвэл таасах уу гэдэг үе байсан. Би нэг асуулт асуумаар байна л да. Энэ зүрхийн дотор хариулаарай. Та бүгдийн донд зээлтэй хүн байна уу гэж. Хинээс зээлтэй хүн байна уу? Аль нэг багнаас зээлтэй хүн байна юу? Тийм үү. За тийм ээ. Би ч гэсэн зээлтэй. Бид нэг бүгдээрээ зээлтэй. Зээлийн хугацаач нь төлөх төхөөд ирэхэд яадаг вэ? Хэрвээ та хөнгөгүй болчихвол тийм үү? Зээлийн хугацаач нь өнгөрөөд ирэхэд та яадаг вэ? Яг үнэ сандардаг. Эцүү байдаг. Би ч гэсэн тэгдэг. Энэ нь жоохон зүйл. Өчүүхэн зүйл байна. Гэхдээ бид нар маш их сандарч, маш их эмоцолж, маш их бид яг тэр зүйлсэд нухацтай ханддаг. Тэгвэл яг энэ зүйл Даниэлийн амнаас иргэдэжсэн юм шүү дээ. Амьдрах уу гэдгийг иргэдэжсэн. Яг энэ цаг мөчид түүний хөв Бурхан ичлэлтийг өгч тэрхүү өөрөө буюу нөхдөө бас тэрхүү Вавилоны нөгөө нэг олон тэр мэрэгд гэж нэрлэгдсэн хөлнөлтүүдийг бас аврах боломжийг олгож байна. Тэгэхээр найзууд ах トゥ с бид өнөөдөр Бурханы өмнө итгэмжтэй байж, Бурханд итгэж, Бурханы өмнө дуулууртай амьдрах юм Бурхан эзэн таныг их зүйлийн төлөө ашиглана шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Даниэл ашиглагдсан шиг та бид нар ашиглах бүрэн боломж бидэнд байна. Даниэл Бурхан өөрийнхөө нууцуудыг ичнэн харуулсан шиг танд ч гэсэн, надад ч гэсэн, бид бүгдэд ч гэсэн Бурхан өөрийнхөө нууцуудыг ичнэн харуулах боломж бүрэн байна. Энэ Бурханаас ирдэг. Тийм учраас Бурханы дотор зогсох тэр үжил таны амьдралд Бурханы гайхамшиг бий болох боломжтой байна. Амен. Баажнаа онаас Бурханаар шилэгдсэн хүн болоорой гэж хэлэхгүй. За тэгээд цаашаа харах юм бол Даниэл юу хэлээ? Даниэл нөгөө тэднийг алах гад хариуцж байгаа нөхөдөө очиж уулзсан байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ уулзаад юу хийсэн бэ гэхээр за ер нь би тэр хаантаа уулзъя. Би хааны тайлбарыг олчлоо, зүудний тайлбарыг хаантаа очиж уулзаад өөр зүйл хөөчөрөө ярья. Зүудний тайлбар хийж өгөө гэсэн. Ингээд цааш наад юм бол тэр хаан дээр очсон. Хаан түүнээс асуусан. 28 дугаар ишлээс харах юм бол 26-аас харах юм бол Белшазар хэмээх нэртэй Даниэл хандаж хаан миний үзсэн зүйл болон тайлбарыг чи надад мэдүүлж чадах уу гэж. Даниэл хааны өмнө хариулав. Хааны шаардсан нууцыг мэргэд 6 жил дэлбчил төлөгч нарын аль ч хаанд мэдүүлж чадахгүй гэсэн.
хэлсэн байхгүй. Данийг чи чадах юм уу гэж. Данийг үнээр хэлсэн. Уучлаарай хантаа би чадахгүй гэж. Үнэндээ данийг би хийв байхгүй. Түүний зүрх бурхан ичлэл өгч түүгээр дамжуулж хантанд хийх шаардлага шүү дээ. Бид нар байсан мөр яах байсан бэ? Бид нар тэр нууцыг мэдсэн байсан мөр яах байсан бэ? Үсэж гараад би явж нэлээ. Эврика гэдэг. Эврика гэдэг юм. Амьд багтаа энийг ихтэй байна. Наад миний үед сургууль сурч ирсэн буюу надаас өмнө сурч ирсэн хүмүүс энийг мэдэх баг. Мэдэх хүмүүс гараад нэг тэгээд энэ жилээ нэг тэгээд тэрээр ус баан орж байгаа нэг тэгээд ус баанаас Эврика гэж ярьж харчихсан гэдэг нэг юм багш саажсэн. Allah нээжлээ мэдлээ. Яг тэрнтэй адилхан бид нар ойлголж чадаа. Би мэдлээ одоо энэ зүйлийг хайдар надад байна. 8 цагтай $10,000 тийшээ намайг визгаар ийшээ бол хэдэн хаас авчихлаа. Боо юм байна. Танай юусан бэ? Тань уучлаарай. Би мэдхгүй бастраас. Обшаанаас. Би мэдхгүй хаантаас. Би энийг мэдхгүй хүн ер нь энийг мэдхгүй гэдэг нь шууд хэлсэн. Тэгээд юу гэсэн цааш нарыг. Цааш нар юм харин нууцуудыг илчилдэг бурхан тэнгэрт байдаг бөгөөд хожмын өдрүүдэд юу тохиолдлыг тэр нэг хаалгаас хаан мэдүүлж гэсэн. Хаалгаа. Танай юу гэсэн бэ? Бурхан энийг илчилдэг юм аа. Тэр бурхан бол тэнгэрт байдаг бурхан юм аа. Тэр энэ зүйлийг танд мэдүүлсэн юм аа гэж хэлсэн байна. Үнэн байна. Танай өөрт нь олдсон боломжоор шууд бурханыг алдаршуулж байгаа байхгүй юу? Бурханы өмнө гарч ирээд шууд бурханы хийсэн тэр зүйлсүүдийг алдаршуулж байгаа. Би бишээ хаант минь. Би юу ч хийж чадахгүй. Би юу цогдороо хүчмөс. Харин миний амьдрал бурхан энийг илчилсэн юм аа. Таны амьдрал бурхан үнийг харуулсан юм аа гэж таны хэлсэн. Манай агчнаар бид нар хамтдаа уулзалт хийдэг. Тэгээд зарим уулзалт үе манай агчнаас ч их хөөд дараах шүү. Би өмнө энэ ажлыг хийж чадахгүй нэ. Одоо яах вэ? Болио. Гэдэгтэй. Тэгээд миний хэлэх зүйл хинээ та хийж чадахгүй. Харин бурхан таныг дамжуулж хийх болно гэж. Үнэн. Амин. Бидний дамжиж бурхан ажилдаг. Тэр бурханы хийсэн ажлыг заримдаа бид өхөн өөрөө хийсэн юм шиг цаасан малгай өмсгöd байдаг шүү. Тэр цаасан малгай өмссөн хүмүүс Библиэс харах юм бол суудал дээр өтөөч газар дээрээс сүнсээр нам цогж өвчээсэн түүх маш олон байдаг. Бурханы зүйлийг бурхан гэж Есүс энэ цагт хэлсэн байлиг бид санаж байгаа. Тэгэхээр үнэхээр бурхан бидэнд өгсөн тэр бэлэг авьяасыг бурхан бидэнд өгсөн тэр өрөөлүүдийг бид нэр бурханыг алдаршуулахын тулд ашиглах хэрэгтэй юм байна. Би өмнө хоолцчихсан, дахиад нэг хоолцчих. Манай миний бас мөнхөд пастор гэдэг Хуан пастор гэдэг Хуан Билнаа Монголын үрдийн үеийн цуглааны гайхал байгуулаад явж исэн. Тэр пастор тэгээд би чинь толгоондоо бас олон гэмтэл авч исэн юм л тийм. Тэгээд маш олон гэмтэл авч исэн учраас толгой их өвддөг байсан. Тэгээд толгой ингэ өвдөн маш их өвдөн унтчих чинь толгой өвдөхөр хүмүүс унтаа зүгээр болчихдог байсан. Миний толгой унтчих бүр дахины гүнээс ингэж хатгуулсараа бүх дахин ингэж хатгуулаад тэгээд ингэ босч ирээд унтчих чаддгүй тэгж өвддөг байлээ. Яг нууч туслаад өвддөг байсан. Тэгээд би пастор дээр очиж залбируулаад тэгээд пастортай ярилцаад тэгээд пастортай ингэ айгүй 2-3 удаа тэр уулзалт хийжсэн. Тэгээд би тэр пасторт хэлэхдээ пастор баярлалаа нэгтлээ залбирч хийж байгаа гэхэд нөгөө пастор гэдэг сатанаа шаачих яг л гэсэн. Бурхан гэдэг зүйл. Тэр миний боддог байсан нь ямар бодлоо баяртай харна гэдэг баяртай гэж яхад тэгэл бодлоо гэсэн бурхан яа баяртай гэж боддог байсан. Биш нэг итгэж байгаа. Одоо нэг тэр зөрчил миний дотор ер нь ямар нэгэн хүн тусалж ямар нэгэн зүйлийг хийж ямар нэгэн зүйлийг бид нэр одоо ханчлын төлөө хийхдээ энэ зүйл миний надаас биш бурханаас юм аа гэдэг бид ойлгох хэрэгтэй. Тэр зүйлийн төлөө амьдрах хэрэгтэй. Бидний дамжиж бурхан ажилт биш үү? Юм уу? Бид хүмүүсийг хайрлаж, бид хүмүүсийг уужиж, бид хүмүүс туслахч гэсэн үнэхээр би өөрөө атгах санаатай хамж өөдгөө нөхөр байгаа шүү дээ. Харин миний дотор бурханы сүнс байгаа учраас бид нэр хайрлаж чаддаг, уужиж чаддаг, тусалж чаддаг байхгүй. Тэгээд би хайрлсан юм шиг, би тусалсан юм шиг, би мундаг болсон юм шиг мундаг санаалаад байдаг.
Үгүй. Таны дотор бурхан байгаа учраас та мундаг ажлыг хийж байгаа шүү дээ. Амен. Тэгэхээр ахтуусрын бид нар өөрсдийнхөө хийж байгаа нэг зүйлээр дамжуулж эзэн бурхныг алдаршуулахын төлөө амьдрын гэдэг бол Христ итгэгч хүмүүсийн туйлын зорилго байх ёстой юм аа биднээс болчих жоо. Энэ чэнэс Даниэлийн байр суурин дээр бүгд өөрсдөө авч харих та тийм. Яг тухайн маш олон хүмүүсийг алуулах га хаан хийхэнсэн оролцсон гэтэл хааны зүудэнд өгсөн тэрхүү тайлбар яг түнд өгөгдсөн байж байгаа. Яа, мангар үнцэнтэй юм түүний гарт биш шүү дээ. Даниэлийн гарт бол айгүй үнцэнтэй. Энэ үгээр Даниэлс маш том зүйлийг хийх боломжтой байна. Маш том найрамдцлыг хийх боломжтой. Энийг үгүй тэрийг үг. Хаан туцахад талыг үг. Үгүй баг үгүй шүү дээ байна. Үнэхээр тийм мундаг байр суурин дээр тийм мундаг ирэх мэдлэлтэй тийм мундаг боломжтой байсан хэрнээ Даниэл хэрэг. Би бол суулдараа нэг харин надад бурхан үнийг илчилсэн байна гэсэн. Халелуя. Бурхан ийм даруй зүрхсэглийг ашигладаг юм аа гэсэн. Бурхан ийм нээлттэй дууд хэрэглэхдээ бидний даруй зүрхсэглийг ашигладаг. Бид бурханы юм даруй байж бурханыг сонсч чадах юм бол бидний бодлоос 30-100 дахин агуу юмнуудыг бурхан бидний амьдралд хасгах болно. Үнэхээр хасгах болно. Бид бурханы бүтээл учраас бүтээгчээ алдаршуулахын тулд энэ амьдрал зорилго болж амьдрах ёстой. Тэр бол бидний амьдралын туйлын зорилго болох ёстой. За Даниэлийн хувьд олдсон боломжийг ингэж сайн ашигласан байна. Тэгвэл бид нар яадаг вэ? Олдсон боломжийг ингэж ашиглаж чаддгүй. Өнөөдөр авралаа аваагүй Христийн плейг маш олон хүмүүсийн ертөнцийн дээр ирж байгаа. Тийм биз? Тэр хүмүүсийг цөм давчрах үүрэг энэ сууж байгаа танд болгоцсон. Төлөвлөгөөгөө биелүүлэхгүй хүмүүс ингэ суугаад ах юм. Хэддүгээр 5 жилийн төлөвлөгөө, хэддүгээр 5 жилийн төлөвлөгөө гэж байдаг болсон тийм. Төлөвлөгөөгөө биелүүлэхгүй байна. Хажууд байгаа найстаа хараад хэлээ төлөвлөгөөгөө биелүүлдэг чи гэж. Бидний биелүүлэх төлөвлөгөө ерөөсөө харанхуйд байгаа хүмүүсийг Христээр авчих штеп. Тийм биз? Энэ нь дуусахгүй. Эсний өмнө очиж зогсож тэрэлхийг хүртэл дуусахгүй. Бидний иргэн тойронд маш олон хүмүүс байгаа. Бид уулзалт болгоныхаа алтан боломжийг ашиглах ёстой. Үүндээ бидний шинэ хүнтэй уулзч байгаа бол энэ тэр хүний хувьд алтан боломж. Тэр хүн аврагдах алтан боломж. Тэр хүн Христийн талаар сонсох алтан боломж байхгүй. Гэтэл заримдаа бид тохиромжтой цагийг хүлээж байна. Бурхны хүслийг хүлээж байна гэж өөрийнхөө хүслийг яриад идэг. Өөрийнхөө хүслийг биелүүлэх гэдэг. Бид өнөөдөр нэг хүнтэй уулзаж, нэг хүнтэй ярилцаж, нэг хүнтэй танилцсан бол тэр уулзалт чинь хамгийн ихэнд хийх ёстой ярилцах ёстой зүйл нь шууд Христийн талаар байх ёстой гэдгийг бид хэлж байна. Янз янзын юм хүүхэд өөрөө өөрийнхөө талаар тэр янз янзын хэрэгцээнийхээ талаар дараа нь хэлж болно. Дараа нь хэлж болно. Харин хамгийн ихэнд та Христийн талаар ярь. Христийн талаар ярь. Магадгүй тэр яриа өрнөхгүй асуудал тухайн үедээ байх л та. Миний хувьд хүмүүстэй уулзаад хамгийн ихэнд хэлдэг зүйл юу вэ? Би христчин. Би цуглааны пастор хүн гэж хэлдэг. Яг л энэ үг маань намайг өөрийн янз янзын дайралтнуудаас хамгаалж идэх байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ үг маань цаашаа дөрөөлөөд Христийн талаар тэр хүнд ярих боломжийг олгож өгч байдаг. Та зөвхөн нэг хүндээ танилцаад хэлээд үзээрэй. Би цуглааны явдаг шүү дээ гэж. Тэр хүн тийм үү аяд өнгөрөх юм уу? Тийм түүх хизээж байхгүй байх. Тэр ямар нэг юм хэлнэ. Тийм үү. Хаана нэг ашиглаж гэдэг үү? Янз янзын ингээд өрнүүлээд явна заяа. Гоё байхгүй. Тэгтээс нь яруу. Хэдүү хамаагүй. Тэгж цуглаанд авах гэсэн юм. Үнэхээр та өөрөө би цуглаанд явдаг хүн гэж хэнийг хүн хэлэхэд тэр хүн зүгээр өнгөрөө сонсно бол ёстой тийм байхгүй. Эдээс юм байгаагүй. Хоштооч гэсэн баг. Асуун, лавн, шоон, дормсон, өдөө хатхан тэг магадгүй зөв хүч тийм би ч гэсэн цуглаанд явъя гэдэг өөрөө тийм. Зарим эсвэл мөтөний Есүс, харин Есүс бла 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 гэсэн шиг юм яа. Хамаагүй ерөөс юм хамаагүй. Ярьж л явж болох.
Ярьж л явж чухал. Христийн талаар ярьж л явж чухал. Тэр чинь өөрөө энэ чинь шомбож байна гэсэн үг байхгүй. Тэр ярианы сэдв чинь. Тэ? Паул хэлсэн чинь сайн ярьж байгаагаар ч яаж ч өсөлтөөр чамаагүй Христийн нэр одоо яригдчих алдаршуулах хичээлээ болоо Паул гэж байгаа шүү дээ. Тэр шиг бидний хувьд ч ямар нэгэн байдлаар Христийн талаар бид нар ярьж байхыг хүсэх хэрэгтэй. Ярихын төлөө байх хэрэгтэй. Бид өнөөдөр тайлж чадаагүй, бид өнөөдөр ойлгож чадаагүй тэр зүйлийг хизээ нэгэн цагт Бурхан тэр хүний зүрхэнд ойлгуулах. Үнэхээр та ихтэй байх хэрэгтэй. Бид ойлгоод итгүүлэх ажил нь бидний ажил биш байхгүй юу? Харин тэр хүн дамжуулаад тэр хүнийг халамжлаад чи цуглаанд яваач, цуглаанд ирээч, цуглаанд ирвэл сайхан штэ гэж хэлдэг юм уу? Ингээд хэлэх ажил нь бидний үйл байна. Одоос 7 жилийн өмнө бахад 6 жилийн өмнө ч юм да. Бид нэр Эрдэнэтэд цуглаан хийсэн. Эрдэнэт явж байгаа. Тинчээ барилгын ажилчид байсан. Би тэр барилгын ажилчтай зүгээр байгаадахыг хүсээгүй. Тэгээд цуглаанаараа бид нэр ярьж байгаад ямар ч хэсэн гэж салбар цуглаанаар гэрээ тэнд ажиллаж байгаа барилгын ажилчдын донд хэдүүлээ сайн мэдгийг тараа яасан. Тэгээд тухайн үед тэр барилгын дээр ажиллаж байсан нөхдүүд ер нь бол хамгийн хэцүү хүмүүс байсан л да. Хотоос ингээд нэг хэдэн залуучууд ирсэн. Булгааж, гэмаахан, архичин, дээрний тэнд ажиллаж байгаа хүүхдүүдийг, орон нутгийн хүүхдүүдийг дээрэн рүү мөрөдөд авсан, завхаар, барилгын материал авахаар ер нь хамгийн бодогдохгүй хүүхдүүд байсан юм. Яасан шидийн шивэснээстэй тэгээд би нөгөө ингээд барилга дээр явжсэн чинь тэнд нэг нөхөр орлаа байна. Би марцсан нөхөр байсан. Тэр байлаа. Оо шаардаад ажлаа хурдан хийгээч гэж цаан шогроо байхгүй. Тэгснэ намайг ингэ шараа. Хурдан хийгээ ингэж намайг хараад ингэ явчихсан. Намайг тэнд явж байгаа болохоор надад харах хэрэгтэй байхгүй. Тэгээд нэг гол зүйл. Сайн би яасан ч цуглаан дээр уулзсан дараа пастор бид нар уулзаад гараа хийжсэн чинь нөгөө орлоо гэсэн нөхөрч тэнд явж шүү. Яг надад зэрэг авдаг шүү. Тэгэхээр өөе дуудсан чинь намайг хараад өө пастор сайн байна уу надад хараад. Тэгээ би гараа өө видео сайн чи юу гэж хэлсэн чи би харин итгэж болсон. Одоо энэ цуглаанд явж байгаа. Энэ цуглаанд яваад ерөнхийдөө 2 жил гарсан болж байна. Би харин тантай нэг уулзаа танаас би уучлалт гуйхыг хүсээд байсан. Одоо өнөөдөр хоёлаа сайхан уулзлаа гэсэн. Халелуя. Тэр 5-6 жилийн өмнө айгуугаа завхаараад энэ ургаалаад бодлоогоос янз бүрийн дүрсгээд хүмүүсийг ажил хийхгүй толгоолоод байжсэн. Тэр нөхөр чинь ирсэн байна. Эзэн дээр ирсэн байна. Бидний тэр үед тавьж ирсэн үг ургаад тэр хүн амьдралын үр жимс болоод харагдаж байгаа байна. Үнэхээр гайхамшигтай. Би тийм маш баярлсан. Маш баярлалаа гарнаас натаа чамаг энд байгаа гэсэн. Үнэхээр баяртай байна гэж тэрсэн. Тэгээд тэр залуу байсан. Тэр үед та биднээс хөөгөө цуглаанд оруулдаг байсан. Тэрний чинь дачрын да гэсэн. Тэр бид нар өмнөд яг биднээс хөөгөө таамаг дэрний маг амардаад оруулдаг байсан. Та гарч шүү яах вэ? Орхоо цалин гэж үгүй шүү. Огч шүү юм гэдэг. Оруулдаг байсан. Тэгээд үнэхээр тэр үед ажиллаж байсан тэр ажлын үр жимс Бурхан өөрөө тэрийг уруулсан байна. Тэгээд пастортай уулзсан. Энэ залууч ийм түүхтэй штэ гэсэн чинь наад залууч нь манай салбарт 2 жил гарсан болж байгаа. Одоо шаардны аригчид дээр очиж одоо сайн мэдээний үйлчлэл хийж байгаа. Аюул мөндөд гаргалагч болж байгаа штэ гэж хэлсэн гэх юм. Би маш талархаж байгаа бол тэр зүйлээс болж. Тэгэхээр бидний хувьд юу вэ гэхээр боломжит гарах юм бол бид Бурханыг алдаршуулж Бурханыг тунхаглаж явах хэрэгтэй. Бурханы талаар ярьж явах, Бурханыг танилцуулж явах хэрэгтэй. Хоёр одоо би жишээлбэл туултыг таньдаг те. Тэгээд одоо би туулсуур хоёр хоорондоо таньдгүй байлаа гэхэд одоо бид 3 уулзлаа шүү дээ. Тэгвэл би энэ хоёрын таньдаг учраас хооронд нь танилцуулдаг байхгүй тийм үү? За туулаа энэ суур юм аа. За суураа энэ туул юм аа. Би танилцуулдаг шүү дээ. Яг энэ үйл бидэнд байгаа байхгүй юу? Христч бид нар. Тэр хүү одоо Христийг мэдгүй, Христийг хүлээж авч чадаагүй хүлээсэн байгаа тэр хүмүүсийг бид нар Христийн сайныг мэдсэн. Христийн итгэмжтэйг мэдсэн, Христийн гайхамшигтайг мэдсэн. Бидний зүрх сэтгэл дотор тэр амьд Бурхан амьд ажиллаж байгаа учраас түүнийг бид бусдад илэрхийлэн харуулж тунхаглан таниулах нь бидний үйл байхгүй юу? Хүмүүс. Амен. Тэгэхээр яг Даниэл энэ зүйлийг хийсэн шиг хамгийн өртөө оногдсон, хамгийн том боломжоор Даниэл Бурханыг алдаршуулсан шиг бид ч гэсэн өртөө оногдсон боломж олцоогоор Бурханыг алдаршуулж амьдрах нь бидний хүлээсэн үйл байна гэсэн. Тийм учраас та өөртөө бүх боломж олцоогоор дамжуулж эзэн Бурханыг алдаршуулж амьдраарай гэж хэлсэн дээр би өрөөж байна. За
За дүүгийгээрээ. За одоо нэг ажилтай зүүд рүү орж ин да. Энэ ойлгож байгаа юм. Ингээ гоё яваад байсан. Зүүд үлдсэн хөө юу зүүдээ гэсэн чиг омай юм. За тэгээд зүүд рүү орж байгаа. Эмэл чи хаан зүүдийг тайлхаас өмнө би юу биш шүү хаан минь. Дээр тэнгэрт зүүдний тайлал бүх зүйлийн учрыг агуулсан бурхан байт юм аа. Тэр энэ зүүдийг тайлж байгаа надад гэж хэлж байгаа тийм. Тэгээд цаашаа харах юм чи ер нь нэг маш том аимшигтай царайтай алтан толгойтой юу юм чи аюугүй болж байгаа. Тэгээ ямар зэжтэй ямар хөлтөө шүү дээ тийм. За гэж байгаа машинаас аяа хаан минь үзэгдэн асан том баримт танд үзэгдэж яаж. Нэг том баримт үзэгдсэн. Тэр баримтын дүр төрхөнд аимшигтай гоц дүр төрхтэй тийм баримт байна. Энэ дүрс нь агуу том гялцхан ер бусын сүлэг. Наа тэгээ гялцдаг агуу том тэр маш том сүртэй гэж шүү. Өмнө тань тэр сүндэрлэж байсан бөгөөд дүр нь хэрдэх юм. Небухаднецар хааны өмнө тэр байсан байна. Тэгээд дүр нь амар хэрдэх юм. Хүн айлмаа тийм дүртэй тийм баримт байсан байна. За энэ хүрээний толгой шижээр авт. Сэж хоёр гар нь мөнгө хэвлий ташаанд хөлн төмрөөр тавхан хэсэг нь төмөр өөр нэг хэсэг нь шавраар хийгдсэн хөөж. За энэ 5-6 хэсгээс бүрдсэн асар том юм баримт түүний өмнө үзэгдсэн байна. Таны хазар байх гар хөлгүй нэгэн чулуу цавчигдаж тэр баримтын төмөр ба шаврын тохиол нь цогж хэсэг болгон бутарч тавхайн цогж. За энэ ясны хаалгаас нэг чулуу цавчигдаж ирэнгүүтээ нөгөө нэг сүртэй баримтын чинь тавхайн цавчигдсан. Тавхайн. Миний тавхайн цавчвал би яах вэ? Нэштэй. Яг тийм юм. Тэгээ нөгөө сүртэй амар тэр баримт чинь юу болсон бэ гэхээр цаашаа их хөвгөлтэй байна. Тэгээд төмөр, шавар, хурал, мөнгө, алтан бүгд нэгэн зэрэг бутарч 100 тэрэнцсэн тарианы альс мэт болж салхитууны хийсгэж ормолгүй алгалваа. Хөрхийж. Нөгөө сүртэй том алт мөнгө, хурал, гуйл одоо юу гэдэг бүх юм орсон тэр барилах хормхон зүр ах болсон. Яг мах болсон гэхээр нэг жижигхэн чулуу гарч ирээд тэр барилын тавхагийн дасавч байсан. Тэгсэн нөгөө том барилгач нь нурж унаад яасан бэ гэхээр 100 тэрэнцсэн тарианы хайсаж шүү. Тэ? 100 тэрэнцсэн тарианаас хатцсан, чийдсэн тэр шиг одоо хийсээ юу ч юу алгаас нөгөө том барилгач. Энэ зүйл нь юу өгүүлж байгаа юм бэ гэхээр Небухаднецар хаан үзүүлсэн түүний буюу түүнээс хооших дэлхийн ертөнцийн хаанчлалууд түүний оршин тогтнох хугацаанууд түүний хэр зэрэг хүчрэх байх вэ гэдгийг харуулсан ийм зүйл болсон байна. Тэгээ цаашаа хараад хэлж байгаа юм да. Одоо би тайлбарыг хандан таны өмнө хэлье. Аяа хандан Паул энэ дэлхийн ертөнцийн одоо ийм мундаг ийм чадaltaй буруу одоо ийм таймштай нэг юм шүү гэж хэлээ. Цаашаа хэлж байгаа. Та тэр алтан толгой юм аа гэсэн. Тэгэхээр тэр том барилын алтан толгой нь хэн байсан бэ гэхээр Небухаднецар хаан буюу Вавилон байсан байна. Вавилон. Хамгийн хүчрхий тэр алтан өнгөрсөн сүртэй аимшигтай тэр толгой яг одоо түүний хаанчлал дотор нь амьдарч байгаа Небухаднецар хаан буюу Вавилон болсон. Манай өмнө 605-539 оны хооронд энэ улсын хаанчлал оршин тогтножсэн гэж үзэж байгаа. Хүчтэй байсан, чадaltaй байсан. За цаашаа харах юм бол мөнгөн цээж гэж байна. Мөнгөн цээж. Энэ болохоор Мэд Перс буюу Кореш Библиэс дээр харж байгаа хүмүүс. Энэ манай 1539 оны үед бас оршин тогтножсэн хаанчлал. Тэр Вавилоны Небухаднецарын хаанчлалаас дараа Мэд Перс буюу Корешаны хаанчлал бий болсон. Небухаднецар үхээд түүний дараагаас ихтэй түүний хаанчлал устж үгүй болсон. Тэгээд Корешанд энэ хаанчлал хийсэн байдаг. За цааш нь одоо төмөр хаанчлал гэж байгаа. Гүр гидс ба одоо гар гуй гэж энэ ч бас өгүүлэгдэж байна.
Энэ нь болохоор Грекийн хаанчлал буюу Александр хааны хаанчлал юм байна л да. Манай өмнө 530 оны үед энэ хаанчлал бий болж ирсэн. Тийм хаанчлал байна. Одоо ингэж харах юм бол Бабилоны Небухаднецар алтан толгой болоод түүний дараад нь одоо тэр Меде Персийн Кореш хаан, тэгээд түүний дараад нь Александр хаан, тийм ээ Грекийн хаанчлал Александр хааны явж. За тэгээд түүний дараад нь Төмөр хаанчлал гэж гарч ирж байгаа. Төмөр зүйлсүүд тийм ээ. Энэ болохоор манай өмнөх 67 оноос одоо эхэлж хаанчилсан агуу хүчтэй Ромын эзэн түүний хаанчлалыг өгөл харуулсан. За тэгээд тэр хөл бол гэдэг нь тухайн үед жижигхэн байсан хаанчлалуудыг өгүүлж харуулж байгаа гэж хэлж байгаа. Тэгээ энэ том хаанчлалууд тэр биеийг бүрдүүлээд харин энэ чинь нэг чулуу болчихж байгаа. Нэг жижигхэн дүрсгүй савгүй аимшигтай юм хийж байгаа чулуу байгаа шүү дээ. Тэр үзэгсэнтэй, том, үнэтэйцэнтэй баримлыг чинь ганцхан давхагийг яргаж бүгдийг нураа хийчих шүү. Тэр нураа шиг тэр чулуу яа. Тэр чулуу өөрөө томс. Тэр хаанчлалын нураа чинь тэр чулуу өөрөө томс. Өөрөө томоод нүдэнд бахтын аргагүй сүрлэг, хөдөлгөөний аргагүй батбух сүртэй тийм гайхамшигтай чулуу болж өрсөн. Халелуя. Энэ Бурхны хаанчлал. Есүс Христээр дамжин ирэх Бурхны хаанчлал, Бурхны авралыг үүсгэн. Амен. Тэгэхээр энэ зүйл ийм шийдвэрлэлийг хийжсэн. Тухайн үед бүхэн тэргүй Бабилон, Меде Перс, тэр Грек, Ром тийм ээ. Тэр бүх хаанчлалууд ямар ч хүч чадалтай байдаг гэсэн энэ Бурхны өмнө юу ч биш байна. Бурхны өмнө энэ дэлхийн хаанчлал юу ч биш байна. Бүгдээ түүхийг аваад үзье та. Монголчууд бид нар өнөөдөр цэжид хэлээд дэлхийн талыг эзэлжсэн хүү хаа Чингис хаан дуулаад өнгөрөө зогсоороо байна. Гэтэл одоо яаж Монгол улсад нэг хүн ирснээс болоод хятад бид нар юу яаж штэ уучлахгүйгээр юунд ороод сүр гарах хэмжээнд ороод яадаг штэ. Монгол одоо хүмүүс зүгээр л өөрснөө админ мөнгөнд өртсөн юм шиг өнгөрч штэ. Тийм өнөө байна штэ. Нэг газараас ингээд Аз ТV бүгдээ нэг бөмбөг өгөхгүй явж исэн чинь Монголын нэг бас энэ бөмбөг хайх хэрэггүй алидийн хайцсан байх гэсэн. Яг энэ бөмбөг өгсөн юм шиг амьдч шээ. Хоёр найз минийхээ хажуугаар өнгөрсөн. Яас их цантаа болсон юм. Тэ тарилаад урахгүй л шээ чинь. Утаар дум чи таригдахгүй л шээ гэсэн. Үнэн Монгол сайн шигтэй амьдч чинь өө хэцүү байна. Нэгэн цагт монголчуудын талыг эзэлжсэн үеийн бас гэдэг. Тэр үеийн Чингисийн одоо сүрхүүчтэй Чингис хааныг хараад одоо Монгол ийм болсон байна гэх юм хэрэг итгэхийн аргагүй гэдэг нэг солонгос надад уучдсан би бас санаж байна. Тэр үеийн сүрхүүчтэй хаанчлалыг хараад одоо Монголыг харах юм бол үнэхээр итгэхийн аргагүй шүү дээ. Тийм үү итгэхийн арга. За тэгвэл нэгэн цагт манай өөртөө шидэд болсон шүү дээ. Алиадчихсан шүү дээ. Хол биш саяхан шүү дээ. Ерөөсөө тийм 30-40 оны үед бол чинь өстой алиад гэж шүү дээ. Японочдод дарлагтаас хачин болоод тийм. За бас энэ дээр хитэн газар нутгийг манж гэж нэг айхтар мундаг үндэстэн байлаа манжууд. Бид нар өөрсдөө тэнгэр бүс хатаа үндэстэн гэж үздэг. Тэнгэр бүс хатаа үндэстнүүд бол хармон ажил хийдгүү гэж үздэг. Тэгээ нөгөө нэг зарцын ажил, бор ажлуудыг надад хятад хийдэг гэсэн. Хятад үндэстэн. Тэгээд манжуудын сүрсэн сүрлүүд ерөөсөө үнэтэй болдог. Хөдөлмөр хийж чаддгүй, бүтээж чаддгүй, ажиллаа хийж чаддгүй, талхаа хийж чаддгүй. Тэгээ хүнтэй холбоотой сүрслэг хийж байгаа. Өөрснөө мангар үчирхий тухайн үед тийм ус байсан. Тэгтэл одоо бүр манж үндэстэн гэж устж юм. Байх. Америк үндэстэн гэж хамаагүй байгаа ч үүнд Америк үндэстэн гэж юу байх вэ? Юу ч байхгүй шүү. Энд тэндээс ирсэн баг цагаач нарт хэмжээ хийсэн байна шүү. Тэгээд Америк улсыг бий болгосон. Яг өнөөдөр энэ чинь дэлхийн одоо аль болохгүй одоо ярих юм бол тэр өгөөм биш юу юм. Зам. Тэр сэлэнгийн зам дээр цугласан алтны нинжанууд л Америкт яах цугласан шүү. Алаад хийж одоо тийм чадтай аимшигтай хүн хэцүү тийм нинжанууд л ерөөдөө тийм цугласан байна. Өөрийнхөө байр газар авч чадхаа болчихсон тийм. Хөөгдөө туугдаад тийм бүр гинт хэрэгтэй онц ноцоо рецептив гинт хэрэгтэй хөдөлгөөний багц болсон байна шүү. Гэтэл өнөөдөр Америкт дэлхийн number 1 болсон. Дональд Трамп сая хангаан өглөө шүү дээ. Бүх дэлхий харж шүү.
Donald Trump-ийн амнаас гарч байгаа үг болгоныг бүх дэлхий анхаарч штеп. Та нараа хараад үзтээ. Бид нар чинь тасарсан юм эсвэл. Үүнтэй Donald Trump-ийн амнаас гарч байгаа үг болгон тэр бодлого болгоны энэ дэлхийн ертөнцид маш хүчтэй нөлөөлж байгаа. Trump-ийн явуулж байгаа бодлого бол America always number 1 байх хэрэгтэй гэж байна. Баг Америк бас нэг нэгт хамгийн нэг тэргүүнд байх хэрэгтэй. Америкийн ирэх шиг хамгийн нэгдүгээр байх хэрэгтэй. Би Америкийн ерөнхий гишүүнээс Америк хүмүүсийн төлөө Америк улсын төлөө амьдрал юу тэр Япон солонгосыг цэрэг мэргээ байлгаж хамгаалах бид нар энэ ертөнцийн дэлхийн ертөнцийн цагдаа мартаа байх болно. Одоо цэрэг мэргээ татна гэж байна шүү. Тэгсэн чинь яасан Шинзо Абе Америкууд нөгөө Окинава дээр байгаа цэргээ ингээд татна гэдгийгсэн чинь Шинзо Абе айгаад Трампыг тангад өрхөөс нь Азийн бүх улсуудаар яваад дипломат харилцаагаа сэргээж шүү. Филиппин, Интернет баг улсуудаар яваад. Яг нь Америкийн цэргийн хэмжээ Японыг хамгаалж ирсэн цэргийн аваад гарчих юм бол Япон өөрөө угаасаа дэлхийн холбоот агнаас хойш цэргийн армийг ерөөсөө хөгжүүлээгүй. Маш сул гэж байгаа юм. Хинний нэрэд байдаг булаагаад авах боломжтой. Гэтэл Америкийн ерөнхийлөгч Donald Trump тэнцэнээс аваад цэргийн ингээд татаж хараад хэрвээ Япон биднээр хамгаалахыг хүсчихэд мөнгө төлсөн байна. За энэ улс төр болж байна. Тэгээд ийм хайцангуй зүйлсэд дэлхийн ертөнцийн байгаад байгаа юм. Өмнө Америк дээр хийж амьдраагүй тийм одоо дөрвчтээс дээрэмчтээс бүтсэн тийм одоо дэлхийн ертөнцийг захиад дэлхийн ертөнцийг удирдаад өөрийнхөө хаанчлыг тогтоогоод өөрсдөө хизээ дуртай хөвлөд гаргачих мөнгө нь манай Монгол бол нүдний юм шүдний зорж биш. Америкд дуртай үедээ доллар гаргачих шүү дээ. Гэтэл монголчууд алдчих шүү дээ тэрнээ чинь. Тэгэхээр дэлхийн ертөнцийн бурхнаас илүү хүчтэй хаанчлагч гэж байдаг юм аа гэдгийг тэр хүн нэг хоолноос хаан бурхан үзүүлсэн байна. Чи өнөөдөр хүчтэй байж байгаа. Чи өнөөдөр алт шиг байж байгаа. Чи өнөөдөр дэлхийн ертөнцийг өдөртөж байгаа энэ алтан толгой шиг байж болно. Гэхдээ нэгэн цаг чи хөсөр унаж тэр нүсэн тарианы хальс шиг сахид юу ч хийсэх болно гэдгийг бурхан хэлсэн. Хатас бид нар өмнө өөрсдөө мөнх бишгийг хизээж мартаж болохгүй. Өгсөж явахдаа таарлсан хүнтэйгээ эртээ бай. Уруудаж явах чинь тэр хүн жадаас таарлаа шүү гэдэг үг байдаг. Тийм биз. Өнөөдөр хүмүүс амгалан аян цатгалан байхдаа янз янзын муу мухай зан гаргадаг, янз янзын хүмүүсээ үлд хоодог, хүн чанаргүй ханддаг. Гэтэл нэгэн цаг бид аян цатгалан тагнуу хүчтэй байсан бол магадгүй тэг ясгүй дээ би мойлж байгаа биш. Гэхдээ яаж хийх вэ? Хизээний цагт нүүрлэн нулимжсэн хүнийхээ гараас нь зүсэн талах гуйгаа зогсож явах юм байна. Бид хизээч өөрсдөө мөнх гэж бодож болохгүй. Өөрсдөө байгаа байдлыг мөнх гэж бодож болохгүй. Өөрсдийнхээ зүрх сэтгэлийг залуунаасаа мөнх гэж бодож болохгүй. Би чинь ер нь бол нэгэн сайн хүн хөшөлдөг байлаа шүү дээ. Залуудаа шүү. Миний өчсөн мөнгөний манай пастор Соёнго пастор хөлөөрөө ингэж хараад тэгээ хөлн урчиж ирсэн. Энэ нэр үнэн шүү. Бодлого бол манай дагнаас сууд. Дагнаа гэж. Би заалт хөлбөмбөд орж байгаа бөмбөг аваад маш хийсэн чинь Соёнго пастор хөлөөрөө хаацсан чинь жигшээр уус авах яасан угаасан. Тэгээ аймаг чам шийдсэн. Тэгээ тэрнээс хойш намайг ингэж бөмбөг аваад ганцаараа аваад батарж ирсэн ингэж сутаа яваад гэсэн. Ирсэн залуудаа да. Одоо би ингэж бөмбөг аваад маш шилжүүлгээр цаанаа чад гэж шүлсэж байгаа юм шиг. Юусоо яваач гэсэн. Манайг маань тэмцтэй. Тэр өмнө шалгуур болчиход байгаа юм да. Залуудаа ерөнхийдөө 6-аас 11 12 хүртэл ингэж тоглоос яах ч юм уу манай шүлэн шууд босоод эрдэнэ рүү машин аваад яваад ажилласнаа гэдэг нэгдгээс 4-5 жил юм шүү дээ. Одоо ингээд 5-аас очоод тоглоод 7 хүртэл тоглоод 7-оос тэмцээн эхэлж байгаа юм да. Тэгээд 7 хүртэл тоглоод жоохон хараад тэмцээний тоглож юм уу ингээд босоо ингээд тоглож байгаа. Үлээ. Цагаараа байдаг юм байна да. Тэгээд бидний өмнөд амьдралын мөнх цаг хугацаа явж байгаа, өнж байгаа. Бид өнөөдөр чадaltaй байгаа, чадaltaй гэдэг бүх ажлыг ажиллаж амьдарч хөгжих хэрэгтэй.
Өнөөдөр хүмүүс өөрсдөө сүр хүчин, өөрсдөө боломж олцоод найдахаас илүү бурхан найдаж явах хэрэгтэй юм шиг би хэлсэн шүү. Таны иргэн тойрон өнөөдөр сайхан мэд харагдаж байгаа, гоё мэд харагдаж байгаа олон зүйлс байгаа. Магадгүй та мэдлэг боловсролын төлөө өөрийгөө зориулж иж болох юм. Магадгүй та өөрийгөө бие хааны төлөө эрүүл сургууль амьдрахын тулд боди болохын тулд мисс болохын тулд өөрийгөө зориулж иж болох юм. Та ямар ч боди болсон гэсэн 30 жилийн дараа 40 жилийн дараа тэр яс арьсал асуус манай багууд манай их шалаад гисэн баг. Тэг чам манай цэлэнгийг их тоохоо ш. Чамд энэ ясаас сэрсэн хоёрын suurыг байна уу гэсэн чинь надад сонсоо ш гэсэн. Тэр шиг бид нар яг л тэгин. Өнөөдөр хичнээн боди залуу байлаа, өнөөдөр хичнээн 90 мисс байсан ч гэсэн тэгээ явна штэ. 3-4 хүүхд гараад ирвэл явна. Энэ 40 жилийн дараа болоод ирвэл юу ч хүү доо. Нөгөөний ажил бол мондог мочин ширүүн сэнзан зэм юу ч хүү болоод ясаас болоод үлдэн. Харин зургаас авах жаа. Айшу. Биш содогсны нэг 2001 онд бид гадаадын ажилчдын дунд явуулсан бүхний тэмцээн болсон. Тэгээд тэр бүхний тэмцээнийг очиход содогс үндэсний бүх байхгүй. Тэгээд тэр бүхний тэмцээнийг бид нар ч очиход үзэх гэж очсон бөөнөр. За манай нишгээд манай ихнэр манай зарим нэг ахлагч байсан байна. Тэгээд очсон чинь бүхэл хүмүүс байгаа шинэ бэлтгэлд уцсан шүү гэж. Тэгээд яа гэж яг хагшид үнэстэй бэлтгэлд уцсан гараад ирсэн өсрөө очсон. Тэгээ өсрөө байлаа. Яг содогсын бүчтэй юм энэ шинэ сууж байгаа нэг босч ирээд ингээ яг ханд үргэлж байцсан байцдаг. Тэгээд гарч ирээд би яг сайс мэдэх. Тэгээд нэг мэдгэр. Нэр гэсэн. Тэгээд явсараа дуугаа ядаас тэгээд төрүүлсэн гэдэг. Энд чинь $500 юу авсан. $500 шагнал тэгээд нэг хүн бэлтгэл авсан. Тэгээд яг тэрнээс болоод нөгөө солонгосын телевиз, Арианы телевизээр миний амьдралаар нэг өдрийн кино хийгээд тэгээд нэг ээжийн мэрэгчлийн өгчүүдтэй юм юу хийсэн баг. Бэлтгэл хийсэн. Тэгээд тэр амар залууч. Тэднээс авсан зураг гэдэг байхгүй. Тэгээд би одоо хаяа тэрнийг ингэ санаа цаана фэйсбүүкээр тавьчих та. Тэгээд амьдч штэ одоо. Нөтнийс наад болсон чинь чүчис мод урахаа бацаанд унтсан штэ. Юуны наад мод очиж бэлдээд манай ихнэр гэдэг. Би урахаа залуу унчих. Миний ямар ч өгсөн чинь наа гэдэг. Яг өгшгөөс яа тийм. Бид нар өнөөдөр мөнх юм шиг мэдэж байна тийм. Мөнх зүйлийг зүгээр бурхан л гэдэг юм байна. Өнөөдөр та ямар нэгэн зүйлийн төлөө хүн хатан өөрийгөө зориулж байна. Ямар нэгэн зүйлийн төлөө таны хамгийн чухал үнцэнтэй юм шиг санагдчихэж болно тэр зүйл чинь. Гэсэн ч гэсэн бурхан энэ дэлхийн ертөнцийн мөнх юм шүү гэдгийг би тийм атаараа хийж байна. Тийм учраас та мөнхийн зүйлийн төлөө өөрийгөө зориулж амьдрахаас илүү зөв чухал үнцэнтэй амьдрал гэж байх юм шүү гэдгийг Его хатнасаа нэгэн цаг байхгүй болсон. Одоо сурагч шүү дээ. Өөрөөр магадгүй тэр нотгооч орон уул байгаа. Одоо энэ дэлхийд тийм хаан байсан, таг байлаас байсан. Корэш энэ ч мэдгүй үү? Харин тэр үед байсан бурхан одоо ч гэсэн байна. Амен. Тэр үед хүчрхэг байж өөрийгөө бусдад таниулж байсан бурхан одоо ч гэсэн хүчрхэг хэвээрээ бидэнд өөрсдөө таниулаад биднээр дамжиж бусдад төрөхийг хүсэж байж байгаа шүү дээ. Тийм учраас ахтусан бид аашаахан зүйлсэд амьдралынхаа үнэтэй цагуудыг зориулж, үнэтэй зүйлсүүдэд түн зориулж цагаалтаад явах юм. Мөнхийн зүйлийн төлөө та өөрийнхөө амьдралыг зориул. Мөнхийн эзэн Иесус Христийг зов түүнийг зүрх сэтгэлдээ оруулах. Тэр бол өсдөг юм. Томдог юм. Тэр бол мөнхийн хүч чадалтай байдаг юм. Түүнээс дурсныг үргэлж түүнтэй адилхан